За тэгэхээр бид нар засгийн газрын урт дунд хугацааны хөтөлбөрүүд гаргаж байгаа. Энэ нь бол энэ хөтөлбөрийн дагуу бид нар дотоодоосоо ийм стандартын дагуу ийм бүтээгдэхүүн авна гэсэн ийм урьдчилсан захиалга төрүүлээд 1-2 жилийн өмнө зарлагдчихсэн ийм мэдээлэл үйлдвэрлэгч нарт үйлдвэрлэх урилга хургуулж исэн ийм зүйл байгаа юу? Бид нар энэ юуны төлөө төлөвлөдөг улс орн билээ. Тэгэхээр энэ төлөвлөж байгаа бид нар ард иргэдтэй нээлттэй мэдээлээд зарладаг болвол та бүгдийн хэлж байгаа шигчлэн яг үзэхэд тийм л үйлдвэр хүчин чадал байна гэхгүй нөхцөл байдал бол сайн байх болцоотой. Тэгэхээр цаашдаа бол эргэжилд ийм бүтээгдэхүүн бид нар хүлээж аавна гэдэг энэ урьдчилсан захиалгыг өгөх энэ боломж болцоогоо та нар юу гэж харж байгаа вэ? 3 нэмэр хариулъя. Эрдэнэ Айдар. За бослогын гишүүний асуултанд хариулъя. За манай ажилчдын тухайд гэвэл ажил хүлээж авахд 2000 орчим ажилтнтай байсан. За төвийн үйлдвэрийг хаасан. За зүүн үйлдвэрийнхаа техник технологийн шинжилэлт тулгуурлан тооцооллыг хийгээд ер нь бид цаашдаа 1000 орчим хүнтэй цаашдаа үйлдвэрлэл үйл ажиллагаагаа явуулаад боломжтой юм байна гэж үзсэн. За 1000 ажилтан бол байж байгаа. За сарын хугацаатай бид нийт ажилчдаа амраас нь засвар шинтгэлийн ажилд ажилчид маань бас хэвэн ажиллаж байгаа. За энэ дотоодын аж ахуйн нэгжүүдээс хайсан нүгэд янз ирдэг гэдэг бол төсөл нь ингээд явж байгаа. Монголд явж байгаа ганц том төсөл бол энэ багангаад баригдаж байгаа. Гэхдээ бүрэн хүчин чадлаараа ажиллах болоогүй, ашиглалтанд ороогүй. Дөнгөж 100-аа байршуулад ингээд явж байгаа газар байна. За бөөрөлжүүдийнхэнтэй үйл бас бид уулзсан. Эднийхэн бид ийм төсөл эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэдэг. Ер нь таны хэлж байгаа шиг 3 нэмэр гэсэн шируулъя. За дотоодын компаниудад ерөнхийдөө бас энэ зүйлүүдийг бид хэлсэн байгаа. Дотооддоо үйлдвэрлэж байвал энэ бол тантай санал нэг байна. Дотоодынхаа бүтээгдэхүүнийг бид эрчим хүчний нүүрсийг чанарыг сайжруулж энэ хөх нүүрс хагас коксыг бид хэрэглэх ёстой. За Багнуур Эрдэнэс Монгол харьяанд Багнуурын уурхайг түшиглээд хэзүүн боловсруулагдаад ингээд засгийн газрын тогтоол гарцсан бас төрийн нэг төсөл ингээд яваад эхэлж байгаа үйлдвэр технологийн паркийн хүрээнд.